Сул дорой гэдэг ойлголт бол зөвхөн бие махбод биш, сэтгэл шийдвэртэй ч уялдаатай. Тэртээ 2018 онд анх гарсан вебтүүн 2022 онд дэлгэцэн бүтээл болсноор үзэгчдийг байлдан дагуулж байсан саяхан мэд санагдаж драманы маань сизон 2 ийхүү 3 жилийн дараа иргэн ирж байна. Өөрийн болон өрөөлийн төлөө босч хүчрхийллийг зогсоох, өөрийгөө олох айлал, мөн эцэст нь жинхэнэ хүрлийн талаар өгүүлэх, цөөхөн үгээр хэлбэл гаднаа зүгээр л ахлах сургуулийн зодонгож харагдаж болох ч дотроо асар гүнгийн мессежүүдийг шивнэж байдаг энэхүү бүтээлийг өнөөдөр спойлертэй. Ингээд лайк сабаа дараад бичлэг рүү орцгоё. Миний хийх ёстой зүйл бол хэн нэгэн хадан зохион дөрөө сонох гэж байвал тэднийг барьж авах. Учир нь хүүхдүүд урдгаа харалгүйгүүд дээ штэ. Тийм болохоор хэцүү үед би түүнийг унахахгүй тулд барьж авна. Ийхүү шинэ хадлын явдал маань эхэлнэ. Өмнө өөрт нь найзууд нь тохиолдсон зүйлсийг бодсоор үргэлжил хардарс ирдэг. Тэр үйл явдал үнэхээр л түн траума хүн цохилт болсон. Шин маань өмнөх сургуультай болсон явдлаас болоод одоо өөр сургууль шилжиж ирсэн байгаа нэ. Тэгэл энд одоо өөрийн нойрны асуудал хар дарсан зүйлний тухай сургуулийн эмчтэй ярилцах хэдий угаасаа нэг ярилцлага төрлийн юм биш шүү дээ. Зөвлөгөөний цаг чинь дууссан бол нойрны имээ аваад гарчихвол гэж авна. Шинэ сургуулиас битүүд ирлэхэлт. Гэхдээ мань хүнийг өмнөх сургуультай хэрэг тариад ирсэн сайкогар гээд оролдохоос айдгалж таарж байгаа. Хичээл дээрээс ирээ толгой тавиал нам. Аргагүй шүү дээ. Шүн хар дараад олигтой унтч чадахгүй байгаа юм чам. Тэгсэн ангийнхан нэг хүүхэд зөрөгтэй зүнхээрээ толгоороо зөгч гинөө. Санаанд зөгцсөн байдаг л да. Энэ яарангүйгээд байгаа хүүхдийг соож үнтэй гэх ба өмгөл энд энэх ангиудаар хисээд сүд алга тараагаал явах нь тэр. За энэ ч яг яагаад энэ гэсэн атмануудынхаа өглөөний цаг хөрвж өгөх ажлаа хийж байгаа нь л энэ хөрхий. Уудаг зүг нь андуурлаа эдргээл баг барьж аваа зодох нэ их хэцүү. Ангидаач орж ирээ цөмнөөс нэг таблет гаргаж ирээл нэг хүснэг тарав. Гэтэл тэнцэн айл ангийн хин хиний уцыг хизээ хосох вэ гэдэг хүснэгт байгаа. Энэний дагуу уснууд хулгайлж атмануудаа авч өгдөг байхгүй юу? Бүр арай л дэндүү. Дээрлэхэлтэн системжээ бүр бизнес айтаа ач болцоо байх шиг. Харин тэр хүснэгт дунд нь өнөөдөр шийний уцыг авчрах хэрэгтэй бол гэж байхан зэрэг. Шин чи өмнөх сургуультай баг хүн аж хөрөө талаад ямар сургууль аваагүй болохоор манайд ирсэн гэсэн сууяраа айл эднээ таарсан. Тийм болохоор ч эндхийн сурагчид нь айдаг гэсэн штэ. Хизээ атманууд нь ч нэх оролдоо байдаг байхгүй юу? Тэгэхээр жүнтэй маань шинээс айгаад уцыг авч чадахгүй нь мэдээж. Тэгэл авч очих тооноосоо дутаа авчаад өгцөн. Нөгөө атман бөөн уур барьж авч балбаа. Бүр дээрлэхэлтийн пирамид өө. Муухай хэрцгийлэн болж байгаа. Ингээд авчрахгүй жинхэнэ аалан шуул болов. Одоо тэгэхээр аваач өгөхөөс л аргагүй. Багш нарын өрөөнөөс шалгалцсан үеэр хүүхдүүдийн хураас уцнуудыг буцааж тарааж өгтөөл дундаас нь шийний уцыг туучж байгаа. Шинж миний уц алга гэсэн мэдхгүй хараагүй л ихээс үр яах вэ? Улааж алгадуулсан арьс, сэтэрсэн уруул, үүнийг нараа тэр ямар мэдэхгүй биш дээ. Ерөнхий юу болоод байгааг ойлгоно. Тийм болохоор нэх олон шим ярьсангүй гараал явдаг. Уцыг авч өгөхөд мундаг штэ. Анханасаа ингээл өгчихгүй зодуулах юм өөр ээж байх эдэргээ бүр үнэн дураараа гарууд. Хийсэн зүйлийг гимшин шийний араас очиод би хурааж тарааж өгснөөрөө хариуцлага алдлаа. Дахиад уцаавал би мөнгө нэмэрлээ л гэн хөөрх юм. Юу хийснийг чи мэдэж байна. Чи өөрхөн сэтгэлийг амраах жил ингэж байгаа байстай. Наад чи үнэхээр холцохор үйлдэл шүү эдэргээл нэлээ хатуу хэлээл явчихсан зэрэг. Оройн команд орснаас сухогийн имлэг дээр ирж түүнтэй ярилцахыг хүссэн маш их зүйл байсан ч чадахгүй болохоор хэлэх гэсэн үгсээ мессеж болгон бичээл санаа. Маргааш нь сургууль дээр ирэхэд нөгөө хэдэн танхаажууд нь жүнтэйг дундаас олгоцсон дээрлэхсээ ярил байгаа. Энэ хэдийн дээрлэхэл түүний өнгөрсөн мэдэрсэн хар бараан зүйлсийг ахин сэтрэх шиг. Шин өөрийн арга барилаар бүгдийг барьж авч нүдэ байранд нь тавьж байдаг ч энэ зөвхөн л түүний төсөөлөл байлаа. Өмнө болсон зүйлс давтагдахыг гэсэндээ юр дахь зодон хийхгүй л гэж шийдсэн байхгүй юу? Ангидаа ороод унтдгаараа унтж байсан. Жүнтэй ширээн дээр нь сүд халах тавьж айл явж байна. Шин яаж байгааг асуухад дандаа өдрийн цагаа уухгүй унтж байдаг болохоор санаан зовж л дээ. Үнэхээр л гинэн сайлган сайхан сэтгэлтэй хүүхэд гэдэг нь л. Шин зүүнд Ньютоны 3 дугаар хууль үйлдэл хийхгүй бол хариу үйлдэл байхгүй гэдэг мессеж үлдээгээл гараа явдаг. Үүнийг харин жүнтэй харих зандаа бодсоор л. Энэ үед нөгөө сургуулийн хат маань нэг бүлэм нэгтгэж байгаа талаар би сонсдог. Ер нь бол нэгдэл гэдэг нь ахлах сургуулийнхны нээлж хууль бус юм хийдэг бүлэг л аахгүй юу? Хурган мафлайтай. Одоогийн инжаа ахлах сургууль ганцхан энэ бүлэм нэгдээгүй ба тэр манай шийний сурч буй сургууль юм. Сургуулийн жинхэнэ том хат маань Паку гэж байдаг ба тэр л энэ бүлэмд хэзээж нэгтгэж зөвшөөрдөг юм байлаа л дээ. Одоо тэр хат маань хэсэг байхгүй хойгоор л энэ human их нөхөр тэр бүлэмд нэгдэж гээл үзээд байгаа. Ийхүү тэр бүлгэмийнх нь нэлээд том гартай уулзаад уцнуудаа дараа 7 хоног цуглуулж дуусгаад авчирнаа л гэж аавна. Ерөнхийдөө хүүхдүүдийг дээрлэхэж утас сулгаалуулаад цэрийг нь энэ бүлгэмд өгөөд хариуд нь нэг төрлийн membership авдаг юм шиг байгаа. Бас энд ингэж хууль бусаар мөнгө хийж мемберүүдэд нэлээд өндөр цалинжуулдаг болж таарнаа. Песинд эсрэг тал сууж байсан ах уу хайлт юм хэлэх үед нь
Эргэлзэгч үгүй босч очоод кебортой нүрийг авсарч нүдэ барыг алч фуул гэмээр. Эндээс энэ бүлгмийн гарууд хэр ивгүн шууд харагдана. Шиний хэлснийг шүнжин бодсон Чүнтэй сайн үйл хийвэл сайн хариу үйлдэл болно л гэж ойлгоно шүү дээ. Тэгэл өөрөөр сургууль дээр очиж хулгайлсан бүх уцнуудаа атмануудын өрөөнөөс авч бүх хүмүүст нь буцаагаа өгчихөн тэр. Үүнийг мэдсэн Human нэгдэл урах ганц боломжийг нураасан гээд одоо бүр Жүнтэйг жинхэнэ алах нь ойлгомжтой. За ингэж юу юу бол хаалгыг хаг өшгөлж орж ирээд ёстой толгой төр өгүүлнөддөг. Өөрөө ч хөрхий одоо ийм болохыг мэдээд хүлээж байсан. Энэ үйлдэл бүр хэрэг сэтрэн төмөр саналаар зодохыг завдах үед эцэст нь бүхнийг харс суусан Шин түүнийг болиулах нь тэр. Харж төвчин гэхэд энэс илүү яаж төвчих вэ? Нөгөөх нь ч энд хүрээ зогсох шинжаалга Шинийг хэд зохиол авлаа. Шин яаж юм хариу үйлдэл хийхгүй зохиулсан арил. Гэхдээ угаасаа л яг Шинийг бүр тэгж амар барьж аваад зочиж чадахгүй байгаа байхгүй юу? Энийг ингэж даалгаж явах үед эцэст нь нэг сурагч гарч ирээд болиулнаа. Human өөдөөс нь Чимү Пагугийн сугны ус гэсэн шүү мэрэд амнаасаа болж алуулга аашихж байгаа. Ингээл айгаа чадахгүй гараа авчиж байгаа байхгүй юу? Царайн дээр атман мэд боловч яг атмануудын хажууд ийм л гар. Өөрөөс нь илүү хүн гараад ирэхээр юу ч чадахгүй л байгаа байхгүй юу? Энэ залуу Кёнта гэдэг ба сургуулийн жинхэнэ атан болох Пагугийн найз нэг юм. Ингээд дэлж бодулсан Чунцэг аваа солигчнэрийн өрөө рүү явах гэсэн болохгүй л гэн. Тэрний нугдаг газараа очивол өөрийгөө эмчилгээ нь их өрөвдөлтэй. Хэрвээ совлогчийн өрөөнд очивол совлогч юу болсныг мэдээ багшд хэлнэ. Багш мэдээ атмануудыг шийтгэн. Атманууд дахиад ирээ зодно. Бүр нэг чөтгөрийн тойрог гэлтэй. Өөрөө бүр тэтгэлээ зодуулчаа Шиний гараан тос төрхөж өгч мөгөөд үнэхээр сайн хөхт байгаа. Дүрс өөрчлөгдөх үед Кёнтаг Шиний талаар сургуулийнх нь хэдэн хүүхдүүд хэрэгтэй хэрэггүй юм ярьж байхыг сонсноо. Түүний өнгөрсөн амьдралын цуурхал. Угаасаа тэгтлээ онцордог хүүхэд энэ сургуульд ирсэн нь сонин л доо. Шинийг гэрлүүгөө харж байхдаа Чүнтэй ирээл өөрт нь тусалсан талархаар нойронд сайн витамин хүртэл өгч байгаа. Их хөөрхөн. Энэ хоёр минь бараг л найзууд болоод байгаа байхгүй юу? Манай хоёр салхилангаа хол ойрын зүйлс яриа сууж байхад нь Human ирээл учруу тэрч авснаа. Найз нь ууртаа даж явах муухай цан гаргачих ёстой сори моори идэргэж жүжиг тавиад нэг зүйл сэтэл байгаа. Харин энэ үед нь нөгөө хоёрыг тэрсэн юм ярьж байхыг саксны талбай дээр бэлтгэлж байсан Хёнтаг мөн харж таарнаа. Хизээ эдгээр найзууд болсон гэсэн шүү юм бодоод зогсож байсан Human ирснэ бас л өдөж чадхаастай. Ерөнхийдөө нааш Шин ч өвчтөй гар шүү чамайг хорхотой арандаа зууцсан явж илээ. Бакут хоёрыг бол нухан шүү л гэж авна. Хёнтагч бас юугүй л энэ хэлсэн үг шууд итгэхв. Гэхдээ ер нь энэ найруулж байгаа хороо өөрөө улам сайн утгана. Human-ы санаа бол угаасаа эсрэг талуудаа хооронд нь алцуулах гэлээ байна. Саксны багийнхан бэлтгэлдээ явсан хавар Human өрөөнд нь ороод хамаг юмыг нь тарааж боснуулж хаяад багийнхан зураг дээр тамхиа унтрааж алгаараа явдаг. Хичээл зарах үед аль өглөө цанийн цагийн дараа л 0 ороод ирэх гэсэн Чүнтэй маань байдаггүй. Шин санаан зовоод учран залхахад холбогдсонгүй. Яг энэ үед Human танаа тэр найз чинь зүгээр үү? Саксны багийнхан түрүүн өрөөлөгөө дагуулсан явж байсан шүү л гэж явна. Шин саксны клубын өрөөнд очиход Чүнтэйг маань төмөр логерч ихэд цоожилцсан. Тэр ямар тэнэг хүн байгаа биш. Юу болоод байгааг ойлгосон ч энэ хүнийг харсан Хёнтаг шууд буруугаар ойлгож байгаа. Саксны багийн өрөө, түүх, найзыг нь үл хүндлээгээ жинхэнэ ууран буцалгүй яхав. Ингээд тэр хоёрын араас гүйцэж ирээ Чимү химбэ мэмэл болно шүү дээ. Тайлбарлах гэсэн ч одоо хил хамаар уучраа олцох хэмжээгээ хэдийн давцгаасан. Шин дотроо дахиж зодон хийхгүйгээ өөртөө амласан байгаа шүү дээ. Хёнтаг харин ууралсан урандаа чи өмнөх сургуультай хүн зодоо бүр урмал болгоцсон гэлээ өдөргээ жинхэнэ сэтгэлийн шарахыг хүндчихүн тэр. Энэ үг Шинд үнэхээр хүчтэй тусч давж болохгүй зураасыг давчихсан л гэсэн үг. Ингээ энэ хоёр маань барилцаал авдаг. Манай хүн хуучны зангаараа гарт айралцсанаар алд ярьж байгаа. Харин энэ үеийг л хүлээж байсан хөлтэй. Human хүмүүстэйгээ ирээд манай илүү дайрч гарнаа. Аль нэг нь ална л гэсэн хариугаа авах гэж байгаа. Бүр юм олуулаад хоёр хүний эсрэг. Бас л муухай шудрагус үздэг гаралтай. Үнэхээр хүч дутаа зодуулаад эхлэлгүй яхав. Ингээ баларлаа та гэтэл нэгэн танил хоолой болцгоо гэж дуулдах нь тэр. Slam Dunk-ийн дуун тавьсан Сакурагийн улаан ногоон фэн нэг сүртэй нөхөр гарч ирнэ. Тэр бол энэ сургуулийн жинхэнэ атман Баку. Хэрэг төвөгт орооцолчихсан хэсэгтээ ирэх үг нь тодорхойгүй байсан ч эцэст нэг ирж байгаа нь. 포물선 운동? 수평 도달거리야. Пакуг харсан Human-ы сүнсэн бүр зайлцсан. Ингэж амархан буцаад ирсэн гэж бодоогүй юм шиг байгаа. Мань үнч гүүж ирээ, ганц л устдаг. Дагаж ирсэн юмнуудыг нь ч хөөхөн шоглоод хөвгөд явууллаа.
Анхнаасаа буруу ойлголцсон гэдгийг мэдсэн Хёнтагч уучлахгүй наа. Аль аль нь л муу хүмүүс биш байхгүй юу? Уурандаа л тэгээ хэлсэн болохоос. Заавартаж нэг иймэрхүү хуучинсыг яриатай, айко багтай, хөөрхөн ч юм шиг атмантайгаа танилцж байгаа. Тэр хэдээс салаад явах үед Хёнтагийн хэлсэн үг бодогдож бас ахиж хүн гэмтээсэндээ өөрийгөө зөвхөж байгаа нь шиний нүднээс л шууд илт харагддаг. Маргааш нь хичээл эхлэхэд Паку сургуультай эргэн ирсэн. Хүмүүстэй нөхөсөг харилцаатай. Тамхи татж байгаа нарыг загнаал. Дээрлэхэлт хийгч харж твчдэггүй энтхийн ихийг сахиулагчл гэмээр сайхан хөхт байгаа. Манай дөрвийг багш нарын өрөөнд дуудаж өчигдрийн зодоонд буруутгахад уг нь энэ хэд мань буруугүй штэ. Зодоо эхлүүлээгүй гэдээ ахтал итгэсэнгүй. Эцэст нь дөрвөлээ шийдгүүлээд хамт сайн дурын ажил хийхээр л олчж байгаа. Тэндээс гараад Хёнтаг хэлсэн үгэндээ ахин уушлалт гуйж шинж түүний гимтээсэндээ уушлахгүйгээд нэх ив хавгүй ивлэрээл байгаа үг нь. Энэ л үед Айкумотой инхийг сахиулагч маань араас нь ирж хөөрхөн шоглож бариад яваад өгдөг. Манай учир нь олдохгүй ааштай шийний учрыг олоодж байгаа юм шиг. Энэ юу нэг сонирхолтой хөхтэй. Пакугийн талаар жүнтэйгээ сонсч байгаа нэ. Түүний ачаар л энд амар амгалан байдаг болсон байж таарна. Энэ сургуулийн ойр орчмын бүх сургууль нэгдэлд хариалагддаг. Тэдний толгойлогч нь Ёйл ахлах сургуулийн Нав Хэжин. Мөн Кангааг ахлах сургуулийн Ким Сонжээ. Тэрний дараа Ёнсон ахлах сургуулийн Дун Соммог, Пэг Зунга. Энэ олон сургуулийн эвгүй гаруудыг нэгтгээд маавшгэл үйл ажиллагаа явуулдаг талаар сонсож байгаа. Тэдний сургуулийг нэгдэл нэгдээгүй болохоор эдгэрнэрж дээрлэхтэй байсан байхгүй юу? Үүнийг харсан Паку хуугаар нь хамзад бол хэрэгт орсон юм. Тэднийг хамгаалахын тулд Эмжил түүнийг сургуулаа дээрлэхэлтгүй нөхөрсөг байлгахыг хичээж бусад сургуулийнхнаас ч хамгаалдаг нэгэн болохыг мэдэж авдаг. Энэ үед Хюман нэгдийнхэндээ зодуул заан байж хахын тэр цуглуулсан утаснуудаа алдсан. Дээр нь Пакуд баригдаж зодуулсан эдэргээд юун тэр нэгдэлт нь орох ёстой хэмх нүдүүлж байдаг. Дахин нэг боломж олгооч гэж гуйсан ч одоо бол авч хэлцэхгүй шүү дээ. Угаасаа инжээ ахлахыг Паку байгаа цагт нэгдэл яаж чадахгүй байхгүй юу? Тэгсэн чи ингээд хараад суусаар байхгүй. Хоёр авгар нь Пакуг олж уулз цаг нь болж яалгана. Маргааш нь болоход Солонгосын соёлын өдрөлөг дээр манай хаан боол нь боол олцоо сайн дурын ажиллаа хийж байгаа нэ. Энэ бүр сайхан гараа охин охин нарцаа. Хамтдаа хоолж идэж хөвгөлдөөд хэсэгтээ харагдаагүй их дулаахан уур амьсгал өрнөдөг. Мань охин нарсан хэдүүлээ болцонд яв юм аа гэсэн тархитуулсан байлгүй яах вэ? Угсаа 9 оронтой усны дугаар байна гэж яах вэ? Хизээ сүлд ингэж инээс нэт санахгүй байх шин. Ингээд түүнийг 0 явах үед нь нэгдлийн нэлээд том гар болох сонжоо ирчихжээ. Мань хоёр угаасаа яриа битэл харц нийлэхгүй хоёр. Яг зодтолдох нь гэтэл бас арай гайгүй өнгөрлөө. Энэ удаад бол мэджээл явъя гэж ирсэн юм лээ. Гарахтаа Пакутай таарах ба ирсэн зорилго нь нэгдэлд оргийг сүрдүүлэхээр ирсэн л энэ аахгүй юу? Үзэгдэл солигдоход Пэгжин сургуультаа шилдэг сурагч гэсэн шагналыг авч байх нь тэр. Эндээс харахад зөвхөн эвгүй гар биш бас толгой сайтай гэдэг нь л. Удалгүй Хюман Пэгжинээс дахиад нэг боломж олгоно гэж гуйснаар очиж уулзгаар явж байна. Тэгсэн юуных нь боломж олгож байх уу? Зодуулж хөөдөж гарснаа шаарлгаад баахан хүмүүсээ дагуулцаа ганцаараа байхад нь нохгүй л байгаа. Пэгжиний хичээлэл хийдэг. Илүү дутуу ажиллаа нөгөөдөө даатгадаг болохоор ганцаараа гарan салгаж байгаа зот чийлгэсэн нь. Гэтэл нөгөөх нь яг шин шиг бүх өвөлдөл эргэн тойрныг цаг минутын тооцоолж ухаанаас ашиглаж зодтолдог. Үнэхээр л эвгүйгээр байгаа. Тийм байж нэгдлийн толгойлогч болсон байж таараа л да. Өөр дөр нь ирсэн хідэн бүтггүй гаруудыг ёстой хэмх нүдээлээ болж байгаа. Манайд ч ажиллаад хараад хоол идэхээр явхад шин хийх ажилтаа гээл төрүүлээ явлаа. Үлдсэн гур маань Пакугийн ааштай ав дээр ирж дахиад ингээ Паку байхгүйгээр сургууль юу болсон талаар сонсдог. Шин жүнтэйг өмөрсөн эдрэгээл. Пакучгийн нэрээ өнөөгчн гайгүй орсон болоогүй санаа зовоод залгахад мань хүн өөр хийх ажилтаа гэснээр сухууг ирэхэл байсан байлаа. Өрөөнийх нь үүдэн суугаа шин сургууль шин найзуутай болсон эдрэгээл бичээ сууж наа хөрхий. Тэгсэн чинь гинтл огт төсөөлөөгүй зүйл болох нь зэрэг. Нэгдлийн атмаа сонжоо ирцэн хідүүг хилж дургүйн хөрүүж аваад дагуулаа явчихсан тэр. Ийхүү нэгдлийн өөрөн дээр ирж байгаа нэ. Сурагчид гэхэд мааваас ялгадаад байх юмгүй л. Энэ атмаан ч яжгаад кулээр ч дийлэхгүй. Ингээ амартаж Пэгжинтэй уулзахад Бакугаас хол байл гэж хэлэхээр дуудсан энэ болж таардаг. Шинж олон цааваа үг онхолдох хэрэг байсангүй. Та нарын нэгнээ алнуу аварнуу үндэ хамаалаа. Харин дахиж суугийн имлэгийн ойролцоо үзэгдвэл би чамайг алан шуулгдаг. Тэгээ зүгээр ч гараа авчихгүй бодож чадахгүйсэн бодлогыг нь яаж бодох аргыг зааж өгчөө гарч итэр. Ер нь та нарын оролдоотой хүн биш шүү л гэж байгаа. Энэ үед Бакугийн утсан дуудлага ирэх ба цагдаагаас байхан тэр.
Аавынхан дахианы газар л ямар нэг зүйл болсон юм шиг байгаа. Түүнийг ирэхэд насан туршийн хүүхдүүдэд цогтруулах ундаа зарсан эдрэгэд бөөнлөн болж байна. Ингээ аавын тэр хитэн хүүхдүүдтэй хамт хилцрүү аваа явдаг. Харин тэднийхэн нэг Бакугийн хажуугаар зүрхтөө Пегжиний мэндийг хүргэх нь тэр. Энэ бүхэн түүний хийсэн хэрэг байхгүй юу? Одоо бүр найз нөхөд гэр бүлэрэн ч оролдоод үнэхээр зүгээр өрхөж чадахгүй байдал хүргэж байгаа. Маргааш нь хичээл эхлэх үед Баку дээр ирж Пегжинтэй уулзнаа хэлдэг. Цаашдаа хин хиндээ хамааралгүй танихгүй хүмүүсийг яв яалгэн. Баку ч яагаад ингэж байгааг нь ерөнхий ойлгож байгаа л гэмээр. Юу болоод байгааг мэдэхгүй хоёр найз нь л харин гайхах хэвээр. Манай хүн ингээл буцаад үрдэн байрандаа ирсэн л мэд. Хичээлээ тараад Баку нэг ажил амжуулнаа гэж салаад явах болов. Хёнтаг Жүнцээ хоёр маань энэ бас яатсан бол доо л гэж гайхсаар. Тэгсэн нөгөө эвгүүгээр сонжиж нь манай хоёрыг дагаад ирж байгаа нь. Анх удаа уулзж байгаа юм биш болж таарнаа. Өмнө түүхтэй л хүмүүс юм байлээ. Байдал битснийг ойлгон Жүнцээг тэр даруй зүгтаалгаад Хёнтаг өөрөөлөлдөж байгаа. Жүнтэй нь зүгтаж нэг юм арай гэж мултраад шин рүү залгадаг. Ирээд авраараа гэх юм болов гэсэн чинь бүр эсэргээрээ гэртээ болгоомжтой харсан эсхийг нь асуух чил залгасан юм байлээ хөөрхий. Даанчаг ингэж ярихдаа зэрэгцэн өнөө хэддээ баригдчихan тэрэ. Үүнийг шин сонсоод хөнгөө сургууль руугаа гүйлээ. Энэ үед Бакуч Пегжинтэй уулзгаар ярьсан байдаг. Пегжин хаана заагаад айлхна. Энэ хоёр өмнө найзлуулсан байлаа л дээ. Тэгээ угаасаа яагаад зам салсан тодорхойж Пегжин бол найз гэж бод сорол идэм шиг байгаа. Уг нь тэр нэгдэлд нь орохгүй гэдгийг хэлэх гэж ирсэн ч танаа найзууд чинь сайн уу гэхийг сонсоод найзууд нь аюулж орсныг шууд л ойлгоно. Гарахт нь ч юу гэж тэгээ шууд явуулах вэ? Тэгэхээр цаг зав байхгүй болохоор цаг алдаад байлгүй нэг дур дайраад ирцгээл гэн. Ингээл эхэлж байгаа. Нөгөө талд болохоор Хёнтаг сонжээтэй нилээн үзэж байна. Гэтэ яаж үзэж дайраад арай бардгвэ? Баку бол энэ дунд Терминатор хайтаалгаа. Араасаа ирсэн болгоныг зөхөж унахсаар байх энэ үед Пегжин түүнийг зүгээр явуулаа л гэж байгаа нь. Чи намайг явуулж байгаа биш. Би энэ удаа зүгээр явж байгаа шүү гэчээл гараагүлээ. Очихсоор байтал бичлэг энэ төр хийцэн Хёнтагийг бүр ухаан мэдрэлгүй болтол зодж гинөө. Зодод очиод зургийг хүртэл авч итэр. Яг л энэ үед шин орж ирэх нь тэр. Хичнээн та нарын найз биш хин хиндэ хамааралгүй явъя гэсэн ч өндөө тэгэл хажих хэмжээний үн цэнтэй харилцаа нөхөрлөл байгаагүй нь тодорхой. Хідэн найзаа химп нүдүүлсэн байгааг хараад жинхэнэ үзэн штэ. Хоёр сайко юм одоо энд л нэг уучраад харж байгаа. Жинхэнэ үзээтэй юм болно. Бүр үнэхээр туйлдаа хүртлээ үздэг. Энэ бүхний дараа л эцэст нэг Баку ирж түүний зүгээр эсгийг асуухад шиний амнаас гарсан ганц үг нь "Суу, би дахиад зодон хийчихлээ уушлаарай" гэснээр энэ парт маань дууснаа.